Сүнсээр оролдож сүрэх төв. Би Парист цагдаагийн төв аппаратанд 10 гаруй жил ажилласан хүн. Тэнд сайхан ч амьдарч ажиллаж урамтай байв. Гэтэл энэ маань охиноо хэл бололтой. Өвдөд имлгээс салгаа байцгаав. Чадaltaй гэсэн эмч профессор доктороос эмчлүүлвч олигтой засал авдаггүй. Авгаа маань өглөөд намайг тодорхой юм бодооч гэж өдөр бүр шаарддаг болов. Нэгэн өглөө ажилдаа эртээ очин өөрийн мөрдөж байсан хэрэгүүдийг уншиж суутал жижигөрөө утас хангинав. Утас автал. Ноёнтон Томас Вардл Джон уу гэж нэлээд аялахтай ч гэсэн хэн ч ойлгохоор асуух хүнийг би Монгол лам мөнхөө гэж танин. Тийм ээ, мөнхөөгаа. Та хаанаас ярьж байна гэвэл мөнхөө. Би өчигдөр Парисаас ирлээ. Чи үүдэн дээр бол ганц үг хэлээд явъя гэв. Би ч очлоо. Хурдан явж түн рүү очив. Шар улаан нөмрөхтэй явдаг нөгөө лам маань аятайхан костюм бичаг өмсчээ. Бид хоёр минь дамраа мэдлцсэний дараа мөнхөөгаа. Би чамд 2 жилийн өмнө бооноос гарсан галт тэрэгт хамт явахдаа гэр оронд чинь нэг зовлон учирч магадгүй гэснийг мартаагүй згэлээ. Өвгөний хэлснийг үнэндээ би таг мартжээ. Үе таныг санавч холбоо барих нөхцөлгүй болоод арга ядаж байна гэд шал худлаа хэлв. Өвгөн намайг энэ хүүч заллаа гэж мэдсэн боловч би чамд хэлсэн ёсороо тос болохоор ирлээ. Энэ үрлийг өнөөрөө яг үдшийн харанхуй болохоор охиндоо өгчих. Маргааш болоход зүгээр болсон байна. Үрлээ мах чанаад шүлэнд нь өгнө. Танах энэ дудуул охингүй бас авгаач нь ч өвдөд чамайг зовоно. Ийм болохоор чанх зүүн тийш явж явжлаа гэж дарга нартай хэл. 7 хоногт багтвал сайн. Үүнийг хэлэх гэж ирлээ гэснэ. Өө тийм. Чиний очисон газрынханд чинь нилээд зовлон учирсан байх болно. Түүнийг чи ил гаргана. Үүнд өвгөө ах чинь чамд тус болно гэж яваадаг уу? Өрөөндөө орж ирэн эмнэлэгт байгаа охиноос ахиж буй авгаад оцточ өвгөн лам инглээ гэдгийг хэллээ. Авгаач тэр хүн хэлсэн бол бошуу явъя. Хаач явсан яах вэ гэлээ. Би эргэн өрөөндөө ирж дарга хүлээж авах боломж байна уу гэвэл болно ороод иргэлээ. Би генералд талархал илэрхийлж өрөөнөөс нь гарав. Авгаад мөнхөө ламын үрлийг өгч уух зааврыг нь чилээд хөлсний унаа дуудан галт тэрэгний буудал хөргүүлв. Маргааш өглөө нь галт тэрэгний буудлаас буутал Сербаавдуу хотын цагдаагийн дарга ноён дэд хурандаа өгтлээ. Дэд хурандаа намайг хоолсны дараа генерал ярьсан. Бид баяртай байна. Ганц хүүтэй тэр Парист айлд байдаг. Мөн авгаан их хөгшөнтэнд надад ажил олдох болохоор бас 1-2 жилдээ бэлэн сууц өгнө гэхээр хөл газар хүрээгүй гэж ил цагаан ярьлаа. Би эргээд авгаа охин авч галт тэргээр гарсан. Мэдээж энтхийн дарга болгосон томилол өвтөлч шүү. Мөнхөө ламын өгсөн үрл уугаад маргааш охин маань сэхэд ирсэн. Эмнэлгийнхэн гайхаад л хоцорсон. Энд ирээд ажил байдлаа гүнзгий танилцтал манай газрынхан 140 гаруй хүн байдаг. Тэдний 10 шахам нь сүүлийн 2-3 сард нүд нь хараагүй, гар хөлн татаад мэдээгүй болсон. Бас 1-2 хүн автын осол нэрээр нүд ансан байлаа. Яагаад ийм болов гэхээр газрын нөхөд үлгэр онсох шиг юм ярьдаг юм байна. Энэ хотын баруун урдах засмал замын хажууд хүмүүс альжаалаа төр тайлдаг зогсоол бий. Ойр зурвсын хажууд дан нилээд тоглог байшинтай. Тэр байшинд одоо ч 2 үлгүй суумгаа өгөн байдаг юм. Түүний тухай манай газар олон хүнээс мэдээлэл ирсэн. Тэдгээр мэдээлэлд суумгаа өгчнөд нэг сайхан хүүхэн орогнож байна. Тэр хүүхэн тэр замаар явж байгаа досолд орсон хүний бэлэн мөнгийг аваад байна. Маш том гэмт хэрэгтэн өвгөн орогнуулаад удлаа гэсэн юм байж л тээ. Цагдаагийн харуул тавиад ажиглахад тэднийд хүн орж гараагүй мөртлөө ногооны талбай дээрх төмс байцаа өглөө болоход цэмбэтлээ хороочихсан байх юм гин. Бас шөнө тэдний зойронд юм оруулж хураах дуу сонсчээ. Өвгөний унтлагын өрөөнд эмэгтэй хүнтэй өвгөн ярьж бас сүрхий янгалсан дууг соромзон хальсанд бичиж авчээ. Өөрөөр хэлбэл овоо баримт цуглуулж энэ бүхнийг өвгөнд тулган тавьж орогдлоор туслуулж байна гэж үзсэн юм байх. Өвгөн манай хүмүүст би ямар ч орогдол босвол гэмт хэрэгтэн орогнуулаагүй. Та нар үз гэж бүх түлхүүрээ өгсөн байна. Бүхэл нөхсөвийг үзээд хүн байсангүй. Өвгөн их маш цэвэрхэн. Тэрэгэнцэн дээр явдаг өвгөний гар хөрөмгөө газарч өлөн тоосгүй байдаг болохоор өвгөнийг цагдаагийн газар авчирч төр саатуулж байцаа хийж шийдэн прокуророос ч зөвшөөрөл авчээ. 3 хүнтэй хэсэг өвгөнөөд очиж таныг барьжлаа гэж өвгөн огт тоосон шинжгүй. Тэг би явъя гэсэн байна. Тэгтэл галтгооны нөрөөнд гэнт эмхтэй хүний дуу гарч та хэрэггүй би яваад очие гэжээ. Манайханд сандарч галтгоонд орвол 20 гаруй насны их сайхан царайлаг хүүхэн маш үзэмжтэй хувцалсан сууж байх юм гин. Өнөө хүүхэн өвгөний өрөөнд орж ирээд та цаагаа ууж бай. Би хоолыг чинь хийсэн гэж
Манай гуравч яах вэ? Нөгөө хүүхнийг аюултай залтан гэж бодон хоёр гарыг нь гавлжээ. Тэгээд машиндаа оруулж арын суудалд суулган хажуу талд нь суужээ. Зонд машин мотор гинэт унтарч явдаггүй. Яадаг юм бол гэж мотороо үзчихээ. Тэгээд нөгөө хүүхний дэргэд суусан хоёрын нэг бицс гаргарч нөгөө нь сууж байтал өнөө хүүхэн байдаггүй. Гаван зоочилсан хിവэрэ. Хідүүлээ мэл гайхаж одоо яах вэ гэж байснаа түлхүүрээ түлхтэл машинасгаар газар дээр ирж болсон явдлыг даргадаа илтгэхээр өрөөнд нь орж нэг хүүхэн гэрээс нь барьж гавлаад замдаа алтлаа гэсэн юм байх. Худлаа битийл би энд байна гэд нөгөө хүүхэн дэрэгт нь бүр сандал дээр сууж байжээ. Цөмөөрөө гайхан өнөө хүүхнийг нэг нь өрөөндөө оруулж байцаа хуудас гаргаж асууж гарчээ. Тавьсан асуулт бүрт үгүй худлаа гэж хариулж байж. Мэдээж фото зурагч авчээ. Магнитофонч дууг нь бичсэн гин. Нөгөө хүүхэн босож би явъя да. Өвгөн аяга авч чадахгүй байна гэсэн гин. Та явахгүй гэж нэг нь хэлжээ. Тэр хүүхэн өнөө байцаагчийг таач бэлгийн хараагүй хүн байна гэжээ. Өнөө хүүхэн алга болж хаалгач цонгоч хаалттай байдаг. Гайхтал би харьлаа гэд хэлхийг сонсоход цонхны онгорхоо салхивчаар бор шуу гарчээ. Заан гэд өнөө гурван хүн түүнтэй зэрлэг харьцах юм болжээ. Тэгтэл асуулт тавьсан мөрдөн байцаагчийн нүд юм харахаа болж нөхрийнхөө нүд цохорсон торсон хоёр давхин өвгнөд очижээ. Нөгөө хүүхэн гаднаа газар шүрдэж байна гин. Бүх хөдөл буудлаа гэж сүрдүүлж огт тоохгүй болохоор бууджээ. Нөгөө хүүхэн унаад өгч гин. Яах хүн буудсан хүмүүс давхин хүртэл босч ирээд нэгийг нь 10 м хол шидэж нөгөөг хөлдрөн өшгөлсөн гин. Манай хоёр байцаагч нэг мэдсэн ажил дээрээ ирсэн байжээ. Тэр оройгоо хөл рүүгөө өшгөлөөсний хөл мэдээгүй болж шидэгдсэн юм санахаа болжээ. Энэ байдлыг мэдсэн дарга уг ажиллагааг зогсоохын оронд дахиад 4 хүнтэй групп томилж өвгнийх рүү явуулжээ. Тэд зантаа гинт туулаа харагдахаар нь жолоогоо өөр тийш мушигхад машин онхолдож 2 хүн өгөж өнөө 2 гар хөлн мэдээгүй болсон байв. Энэ үед би ирсэн юм. Энэ хачин явдлын учрыг олтол дахин тийш хүн явуулахгүй гэж шийдсэн. Манайх энэ дээрээд 3 хоноогүй байтал өвгөн лам мөнхөөгүй ирэв. Авгаач тэр бич тэр түүнийг бурхан заларсан мэт огтов. Гэртээ аваачтай альж зайлж ажлынхаа газрын сая явдлыг ярьж өгөв. Мөнхөө лам дуугүй хэсэг сууснаа. Чи дахин тэр хүүхнээр оролдоогүй зөв болжээ. Тэр хүүхэн чинь амьд хүн биш. Түүний хайрт хүнийг таны ярьдаг замын хүмүүс төр зогсдог газар хүн алаад болчихсон байна. Түүний хүүр дээр замын хүн шээдэг байжээ. Хүүрч гисэн нэгэнт сүнс нь холдоогүй хорлол нь хэвээр байдаг болохоор шээсэн хүнийг замд нь хорлож машиныг нь унгадаг байна. Ийм учраас замын хүмүүс зогсдог газрыг түүнээс холдвол ослохгүй болно. Одоо тэр өвгнийд байгаа та нарын оролдоод сүдлүүлсэн гэд байгаа хүүхэн бас л өөр газар үхээд сүнс нь өнөө алагдсан залуугийн хаваар эргэлдэж байжээ. Тэд суумгаа өвгний орой бүр бие сайжруулахаар халуун бишин дээрээ асгадаг арц болон бусад үнэртний мөн хоолоо хийгээд дэвэрч асгадаг хиншүүгээр хооллож байгаад өвгөнд ил үзэгдэн бас ир ими явдалд оролцдог байна. Залуу хүүхэн хоёр нэгэнд өвгний асрамжинд байдаг болохоор ноогоог нь тарьж хурааж өгдөг болжээ. Өөхөх болоогүй хүнийг зуурдаар алгах хороох нь сүнс хорогдож юм болдог юм. Чиний охин өвдөд идэхгүй байсан бас учиртай. Чи энэ замаар явхдаа тэр залуугийн хөлийн ойр шээсэн байна. Тийм учраас чамд цаашдаа аюул нүрлэх гээд байсан учраас би танаахыг холдож энэ дэр гисэн юм. Одоо танаах ямар ч зовх юмгүй амьдрна. Чиний ажилч санснаар чинь бүтнэ. Хэр баргийн тэмцэл бодолцсон чамайг тойрно гэд нэг сум өгсөн. Би үнийг хүзүүндээ зүүж яваа. Энэ дээрээд 7 удаа гэмт этгээдтэй буудалсан ягаачгүй байна. Охиныг цагдаагийн газар ажилд оруул гэсэн. Хуулийн актем төгсөөд ажил хийж байна. Би хурандааг босоод явчих байх гэж айгаад хідэн асуултанд хариу өгөөч гэв. Сурвалжлагч сохорсон хэлгүй хөлгаар мөчн мэдээг болсон хүмүүс яасан бэ? Тэр хүмүүсийг газар дээрээ цуглуулж мөнхөө ламаар ном уншуулхад цөм зүгээр болсон. Одоо тэд ажиллаа хийж байгаа. 1-2 хүн чөлөөнийхөө амралтанд байгаа. Сурвалжлагч суумгаа өвгөн одоо амьд гисэн байх. Тэр хүүхэн тэнд байгаа юу? Өвгөн одоо 98 настай. Нөгөө хүүхэн ч түүндээ тусалсаар байгаа. Өнөө хархуугийн өөхөх цаг болж сүнсэн төрлөө олсон гэж мөнхөө лам хэлсэн шүү. Сурвалжлагч сүнс гэж байдаг. Түүнийг оролдоо сүйд болно гэдэгт та тэгээд итгэсэн гэргүй. Би итгээгүй бол юу гэж ярих вэ? Та лам мөнхөөгүй аль улсын иргэн гэдгийг хэлсэнгүй. Бас одоо хаана байгаа байдаг хүн бэ?
Лам мөнхөө Монгол хүн гэж өөрийгөө хэлсэн. Чухам аль монголынх гэдгийг би асуугаагүй, өөрөө ч хэлээгүй. Ламтан Америк нэгдсэн улсын Вашингтон хотоос холгүй амьдардаг. Бид 7 хоногт нэг удаа утсаар ярьж минь дамраа асуулцдаг та. Жан Дик Браун, Францын сэтгүүлч.